50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий, 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. 5 дахь өдөр та бүгдөрийнх нь ажил ерөөхдөө дууссан. Бүгдөө зарим нь гэртээ ирээд, зарим нь гэртээ ирэх замдаа энэ төр явж байгаа. Тэгээ гэртээ ирсэн үндэсний лотерейг үзэж байгаа бүх хүмүүст орой мэндийг хүргэе. За үндэсний лотерей нэвтрүүлгийн 5 дахь өдрийн дугаар та бүхэнд хүрэх гэж байна. За давталтыг бол маргааш өглөө та бүхэн хүлээн авч үзээрэй 11 цаг 50 минутаас. За ингээд өнөөдрийнхөө тоглолтыг эхлүүлцгээе. За хамгийн эхлээд мэдээж уламжил ёсоор дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурыг хамтдаа тодруулах гэж байна. Үндэсний лотерейгаар тоглож байгаа хүмүүс хонжуур хожоо байна да. Би байдгүй. Би ч одоо бараг 5 сар тоглож байна. Бандчгүй банзандчгүй. А зарим хүмүүс яаж байна? Нэг удаа бөглөлөө бооцоогоо 500 дахин өсгөж авлаа. Нэг удаа бөглөлөө бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа шít. За эхний гарч ирсэн бөмбөлөг бол 6 гэсэн бөмбөлөг байна. За түүний дараагийн бөмбөлөг бол 3 гэсэн бөмбөлөг байна. Зарим хүмүүс бол өөрийнхөө төрсөн өдрийг хийнгүүтлээ. Өөрийнхөө биш, уучлаарай. Охиныхоо төрсөн өдрийг хийгээд эсвэл дүүгийнхаа төрсөн өдрийг хийгээд хожиж байгаа. За би бол одоо ямар гариг төрсөн байгаа мөмөд 101 сайхан өдөр төрсөн байгаа болон 6 сарын 24. Тэр өдрөө хийгээд одоо 5 сар үзчихээ. Төгөж очсон ч юм алах. За 6 3 7 3 дахь тоон 7. За хамгийн сүүлийн тоог бүгдээ хамтдаа харъя. Хамгийн сүүлийнх нь за 6 л болтой юм аа. Биш үү нуучлаарай. Тэг байна. Тэг. За ингээд өнөөдрийн үндэсний лотерейн дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурын одоо 4 бөмбөлөг маань гарч ирлээ. За 4 бөмбөлөгн дээр их тоог та бүхэндээ танилцуулъя. Хамгийн эхлээд 6 3 7 тэг. За энэ дотор бас надтай хамт нэг хүн тоглож байгаа. Чиний тоо чи хэд вүлээ? 8271 билүү? 8271. Хоёлаа байдгүй дээ. За гэхдээ надад 2 боломж байгаа. Дахиад 2 дугаар зэргийн хонжуур дээр таарч магадгүй миний бүгэлсэн тоо 1 дугаар зэргийн хонжуурын машинаас гараад ирж магадгүй. Яг үүнтэй адилхан надтай хамт өрөөнд сууж байгаа энэ адилхан тоглогч, өрсөлдөгчтэй минь адилхан 2 боломж бий. За танд ч гэсэн хэрвээ дөрөвдийгээр тоглож байгаа бол 2 боломж байгаа шүү. За ингээд 2 боломжийнхоо эхнийх нь бүгдээр хамтдаа харъя да. Дөрөвдийн 2 дугаар зэргийн хонжуур. Хэрвээ таны болоод эсвэл миний эсвэл энд сууж байгаа залуугийн тоо таарах юм бол хэдүүлээ бооцоогоо хэн нэг нь 1000 дахин өсгөж авна да. За ажиллуулъя да. За дөрөвхөн тооштэй 40 тооноос 4-ийн таагаад бооцоогоо 1000 дахин өсгөж авах гэдэг байгаа байхгүй. Уул нэг ухаан санаа манаа шаардаад байхгүй уул нэг амархан тоглоом. Гэхдээ тоглоомонд их азтай хүмүүс гэж байдаг шүү. Тийм хүмүүс тоглоод үзвэл. За би ч тоглоомонд нэг азтай биш дээ. Нэг азтай биш. За эхнийх нь 2. Дараагийн энэ хоолойд орцсон байгаа бөмбөлөг бол 5 байна. 2 5. За чивтер байдгүй. Миний тоо бол яг тэгээр ихтэх ёстой юм байна. Тэг 6 2 4 гэж гараад ирэх юм бол би ч одоо мишээсэн дагийн шиг л гэдэг шиг инээд алдаад яваад байгаа шүү. За дараагийнх нь 2 5 8. Хамгийн гол нь таны бүгэлсэн энэ тоо яг дарааллын дагуу таарсан байх ёстой байхгүй. Дарааллаараа биш энэ тэндээ таарсан бол тооцохгүй. За сүүлийнх нь 8. За ингээд 2 5 8 8 25 88 гэсэн тооны хослол гарч ирсэн байна да. За надад ч таарсангүй, энд ч таарсангүй, харин телевиз үзээ сууж байгаа хэн нэгэн таарчихсан тэнд энийгээд сууж байгаа бол танд баяр хүргье гэж яах атаархангүй баяр хүргэж байгаа шүү. За харин одоо миний болоод
одоо ер нь өнөөдөр тоон таараагүй хүмүүсийн сүүлийн боломж. Гэхдээ өнөөдрийн хувьд сүүлийн боломж шүү. Тэгээ бид хэд бас ингээл тоглоод байх юм бол боломжууд байгаа л гэсэн үг. За. За бодъё. Одоогийн байдлаар би ерөөсө хонжуур хожоогүй. Эхнийх нь 2 байна. За эхний сар тоглоогүй. За дараагийн 3 сард тоглосон. За 4 дахь сард за бас тоглосон гэж бодъё. Тэгээ эн чинь сард 8 гэсэн дугаар байна. Сард нийтдээ 15 сард хэдэн дугаар байгаа юм бэ? 13 дугаар байна уу те? 13 дугаар 13-ыг 4-оор үржүүлээд 4 52 52-ыг 500-аар үржүүлэхээр хүүх би чи 25,000 төгрөгийн үндэсний дотор өгцөнд байж байгаа юм байна. За дараагийнх нь 4 25,000 төгрөг тоглолцсон байгаа юм байна да. Байдгүй дээ. Хамгийн сүүлийнх нь 3. За ингээд энэ өрөөнд сууж байгаа 2 хүний тасалбар юугүй таны нүдэн дээр ураач гэдэг шиг. За ураад яхан бэ байж лээ тийм ээ. Энэгээр хог тариад явах. За үндэсний лотерейн 4D-ийн одоо машин бүгдээр ажиллаж дууслаа. За харин 4D-ийн 1-р зэргийн хонжуурын тоонуудыг та бүхэндээ танилцуулъя. 2843 2843 гэсэн дөрөв тоо гарч ирсэн байна да. За ингээд 4D-гээр тоглосон, хамтдаа тоглосон бүх хүмүүст их баярлалаа. Дараагийн одоо тоглоомон дээр дахиад бүгдөө хамтдаа өрсөлдөцгөө. За хэрвээ хожцсон хүн байгаа бол танд баяр хүргье. За одоо 6D тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. 6D бол хамгийн өндөр шагнал нь 50 сая төгрөг. Хамгийн бага нь 1500 илүү. 1500. Ядч нэг одоо дараагийн миний 2016 оны одоо төлөвлөгөө 50 сая болоод 120 сая төгрөгийн төлөө ер нь тоглоё дөө. Бага тоон дээр тоглоод болъё дөө гэсэн тийм боталтай. Гэхдээ энэ улам хэцүү болно шүү дээ. Яагаад хэцүү вэ гэхээр ганцхан боломжтой. Нэг удаа бөглөн тэр таахгүй байгаа уушлаарай. Дараагийнх нь бол бөмбөлгнүүдийн тоо улам илүү олон болж байгаа. Жишээлбэл одоо яг энэ дотор бол нийтдээ 60 бөмбөлөг эргэлдэж байгаа. За нэг нь гараад ирсэн байна 3. Тэгээ энэ 60 бөмбөлөгнөөс за 7. Энэ 60 бөмбөлөгнөөс энд гарч ирэх 6 бөмбөлгийг дарааллын дагуу зургуулынгийн зөв таах юм бол 50 сая төгрөг байхгүй. Бас надад бол их хол санагдаад байгаа. Гэхдээ би 2016 онд заавал тоглоно. За дараагийнх нь 2. Яг дарааллын дагуу таана гэдэг чинь бас л ингээд юмыг жоох яригтай болгочих. За 8. 3 7 2 8. Тэгээ бүглэгтөө ямар ч хамаагүй тоо бүглэх хэрэгтэй юм шүү. Би нэг сүртэй төрсөн өдөр мөдрөө хийчихээ. Би чи нэг хов зайтай хүн шиг бодоод үзээдсэн. Тэгээ яг гэхдээ бас гордлог байгаа. Дараагийн 7 хоног байна. 12 сарын бүтэн тоглолтууд байна, тийм ээ? За 5 дахь бөмбөлөг 4. За үзэгчдээ нэг зүйл хэлье. Яг энэ 4-ыг оролцуулаад 3 7 2 8 4 гээд энэ 5 тооны дарааллыг хэрвээ та зөв таацсан байгаа бол сая 500 мянган төгрөгтэй шүү. Хэд вэ? Хамгийн сүүлийнх нь тэгэл юм шиг байна да. Тэг байна. За ингээд 6D-ийн машин амжилттай ажиллаж 6 бөмбөлгөө гаргаж ирлээ. Бөмбөлгнүүдийг танилцуулахаас өмнө овчхон нэг тайлбар хийчихье. Зургуулынгийн дарааллын дагуу зөв таасан бол та 50 сая төгрөг хоцчих юм байгаа. За хэрвээ та эхний энэ 5 бөмбөлөг аль эсвэл сүүлийн энэ 5 бөмбөлгийг дарааллын дагуу зөв таасан болвол та сая 500 мянган төгрөг хоцчих юм. За гих мэтчлэн эхний сүүлийн 4, эхний 4, за эхний 3, сүүлийн 3, эхний 2, сүүлийн 2 гих мэтчлэн шагналууд ингээ буурах одоо маягтай явах юм. За хамгийн бага нь одоо жишээлбэл та өнөөдөр 3 7 гэд бүгэлдсэн бол 1500 төгрөг хожиж явах жишээтэй. Эсвэл
4 тэг гэж сүүлийн 2 оронгийн зөв таацсан бол бас 1500 төгрөг хожиж явах жишээтэй юм байна. За ингээд бөмбөлгнүүдэд дахиад танилцуулъя. 3 7 2 8 4 тэг. 3 7 2 8 4 тэг. За ингээд одоо манай нэвтрүүлгийн цаг дууссан уу? Ер нь дуусчих шиг байна тийм ээ. За одоо ингээд 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс бүгдэнд нэмжлэлт үсэ. За нийтдээ 42 бөмбөлөг бий. 42 бөмбөлгөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. За эхний 6 бөмбөлгийг зөв таах юм бол дараалал ерөөсөө хамаагүй. Эхний 6 бөмбөлгийг л зөв таацсан байх юм бол та 120 сая төгрөгтэй. Зөв зүгээр сууж байгаа бурдасчих юм шүү. За 38 1. За би нэвтрүүлэг дээр дандаа хэлдэг. Ер нь 38-тай тоо 2-оос дээш гардаг шүү гэж. 38 1 19. Гарахгүй байх магадлал айгүй багтаа. Би ер нь ажиглаад байгаа дэрийг. За тэр 2 бол гараад ирж байгаа байхгүй юу? За 38 1 19 33 24 5 дахь бөмбөлөг 24. За яг энэ 5 бөмбөлгийг та одоо таацсан байгаа бол 900 мянган төгрөг хожигдсон байгаа шүү. За 6 дахь нь 10. За ингээд 10-ыг оролцуулаад энэ 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зөв тааж чадсан тэр хүн 120 сая төгрөг хожигдсон. За харин одоо бид нар хамтдаа бонус бөмбөлгөө хүлээж байна. Өнөөдрийн бонус бөмбөлөг 13. За. Машин маань чимээг. За ингээд өнөөдрийн 7 бөмбөлгийг та бүхэндээ танилцуулъя. За ялангуяа эхний 6 бөмбөлгийг анхааралтай сонсож байгаараа 38 1 19 33 24 10. За өнөөдрийн бонус бөмбөлөг бол 13 байлаа. За ингээд өнөөдрийн баярлалаа. Маргааш нөгөөдрийн сайхан амралтын өдрүүдийг маргааш нөгөөдөр цагаагаар ямар байх юм бол та бас салхи савирт гаруул та тийм ээ. Сайхан хотоос нэг жоохон зайтай гэж сасмас орцсон байвал гаруул. Их л гоё явах та. За ингээд сайхан амарцгаагаараа дараагийн нэгд өдөр уулзтлаа баяр та. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.